Зочин байшингийн хаана гэдэг утас шарж байгаа ч байхарч. Би орон дээр хөвтөж байсан ч нойр хүрэхгүй байлаа. Яагаад гэвэл хэрэг юм нэг зүйл хийсэн. Шинийн 3 цаг 13 минут болохоор коридорт бүү гар. Тэрүүд би зүгээр л нээц. Гэхдээ одоо тэр нэг үг санаж байна. Цагаар бартал 3 цаг 12 минут. Би зэнэлтэд бүдэн гэж байтал коридороос маш суулган чимээ гарав. Би нүдэнэл намх болов. Зүгээр л мэдхаа нэг газар унсан байх гэж бодлоо. Гэтэл би орноос хаажмар өсөж чагнав. Алхах чимээ ойртож байна. Зүрхэн өчтөж зогсож байна. Яг бүлийн чимээ яг миний хаалганы өмнөж зогссон. Нэрэн намгүй. Бүр хитнэ. Яг л коридор дотор хинч байхгүй байгаа. Гэнэт хаалганы дээрээс өдөр харагдав. Хэн нэгэн хаалганы цан зогсож байна. Би амьсгалахын хүртэл дүүжээд гítэл хаалганы нөгөө талаас маш суулган дугаарав. Би өчгсөн мэт зогсов. Тэр дөө маш муухай хоолой. Яг л хүн биш мэт. Нэрэн тэр дөө дахин хэллээ. Би юу ч хэлж чадсан. Яг гэвэл энэ үнэхээр коридорын төгсөл байдаг. Тэр хаалгыг харсан. Гэтэл коридорын гэрэл гэнэт анивчив. Хаалганы дөрөвс өдөр хөдөлж иглэв. Яг л хэн нэгэн толгойгоо хаалганд ойртолж байгаа. Тэгээд тэр дүн борогдох удаага шиг. Би хаалганы хийсэн. Гэхдээ ямар нэг сонир мэдрэмж төрж байлаа. Яг л хэн нэгэн намайг өчээр байруул руу хүргэж байгаа. Гараа нь өөрөө хөдөлж иглэв. Би байруул өглөө. Зүрхэн маш өчтөж цохолж байв. Би хаажмаар хаалга онголох. Коридор хоос хинч байхгүй. Гэхдээ нэг зүйл өөр байсан. Коридорын төгсөл байдаг 13 дугаар хаалга нээлттэй байсан. Тэр өрөөнөөс маш харанхуй байлаа. Нэг л гэрлэгэн. Гэтэл өрөөнд дотроос маш удаан алхаж байхарлаа. Би амьсгалахын хүртэл дүүжлээ. Ягаад гэвэл тэр алхах чимээ миний зүгэрч байлаа. Тэгээд гин өрөөний харанхуй дундаас 2 жижиг зүйл харагдав. Нүд. Хэн нэгэн харанхуй дундаас намайг хөртөж байгаа мэт. Тэр мөчөд коридорын гэрэл гинэ таслаа. Би зочин нүдэ хэнэв. Дахин харахад 13 дугаар хаалга хаалттай байв. Би хаалгаа жөрөөнд орлоо. Гэхдээ шалан дээр хаалганы дэргэд